肯定有啊。啥活动？你说的？我回去很晚了。你说你啥活动？你先说清楚。你啥活动？你说。你肯定没有活动，你现在都想。有，我还要去见一个人要采访啊。来，哪个人见哪个人？就是那个蒙古后裔啊。约好了？蒙古后裔在拉萨？对啊，我们前2天从那个那曲一起来的。你要去采访他吗？在哪里啊？不知道，那个地儿还没定呢。За сайн байцгаана уу та бүхэндээ өдрийн мэнд хүргэе. Бид рүү одоо яг сая Буталагаас гарч ирлээ. За тэгээд одоо яг энэ гудамжаар аялж байна да. За өнөө өдөө нь бол одоо баг үндсэндээ өнөө тамхилтын ажил, сурвалжлагын ажил бол одоо байна. Тэгээд маргааш буцах гэж байгаа болохоор тэгээд энэгээр Ласатын гудамжаар явж байна да. За бид нар одоо ингээд дэлгүүрээр л явж байна. За энэ болохоор одоо Ласын Ганлу гэдэг нэртэй одоо яг төвд эмийн дэлгүүр. Ер нь энэ Ганлу гэдэг одоо энэ одоо шүүдрэх гэх юм уу да. Монголоор бол одоо шүүдрэл гэсэн үг. За энэ болохоор том эмийн тим бүр групп интертэй. Тэгээд энэ нэг жоохон дэлгүүр нь болохоор энэ юунаас ойрхон газар байдаг. Хүлээдэг болсон байх шүү. Харин тийм байхаа. За энэгээр одоо Бай. За энэгээр болохоор одоо ингээд энтхийн дэлгүүр мэлгүүрээ одоо өнөөдөр бол одоо нэг танилцуулаад бариад байх юм бол байхгүй. Зүгээр ингээд дэлгүүрээр л явж байна. Дэлгүүрээр яваа тэгэл үдсэн харсан юм аа бас та нарт ингэж хуваалцах гал явж байна да. За ирэх худалдаж байна энд.哎，那个是多少钱呀？这个香粉25元。25。这个增带不了。这个增吗？这我也不太清楚，真的。好像是那样，这个应该带不了。对。增对。就是多放那个。这个我要再给我拿一袋吧。咱的是到这个去。哎，掉了一个。没事。哎，你们两个同事来好几次了。然后那个这三个。是啊。还有我这个好了。25，这个是45元的嘛？45乘以900，然后25乘以20，500，然后24乘以2120。2120。他也经常这么说，2120。晚是多少За тасалдаад сайн байна уу? Их л сонирхолтой байна. 我把单下去，然后这个是文七盲爵。哎，你这儿有邮政吗？邮政没有，中通有。这个中通也不行吧？起码也要发顺丰吧？应该中通可以，我们是老客户，他们应该帮我们。那你也可以发顺丰吧？那你们顺是多少？我不知道这个粉妆的他们能不能。这个粉妆应该要。
Тий, ер нь энэ эмийн дэлгүүр болохоор одоо энэ шүүдэр гэдэг нэртэй. Одоо энэ төвдийн эмийн дэлгүүр шүү дээ. За энэ бол одоо яг за та нар тэндээс бас ингээ харж байна. 1696 онд бол одоо байгуулагдсан. Одоо маш их олон жилийн түүхтэй ийм эмийн дэлгүүр. За тэгэхээр энд одоо энэ хольц гэхээс одоо эн чинь одоо энэ тангийн зүйл нь бол маш ховор нандин тийм зүйлсүүдээр бүрэлдсэн байдаг. Тэгэхээр энд бол одоо тийм элдв янзын одоо хүний биед ашиггүй тийм хольц бол хийхгүй. Дандаа үнт эрдэнэ. За жишээлбэл одоо энэ урд харагдаж байгаа энэ юм болохоор одоо 25 зүйлийн орцтой ийм 25 зүйлийн орцтой ийм төвд юм. За тэгээд энэ дотор бол одоо биний хараадах юм. Яг ямар орцтой юм бэ? Сувд гэж байна. За тэгээд за одоо ястаа мэдгүй юм байна. За энийг бол одоо ястаа мэдгүй юм байна. 西藏的天比较热，我们已经提到了非洲的4、6、要不你帮我这个快递吧？可以，待会儿他们来给你寄过去。你那有微信吧？有。那你地址给我发一下，我把它寄过去。行。我一会儿给你发。 Хятадаар бичсэн байна уу? Тий, энэ одоо одонхын энэ эмүүд бол одоо бүр хятадаар бичсэн. Ягаад тэгэхээр хятад төвдөр бол одоо бүр байдаг. За энэ одоо дотоодын хүмүүст зориулсан. За энэ харж байгаа хятад үсгтэй, төвд үсгтэй. Тэгээд одоо энэ ард талын энэ дээр энэ бас төвд үсэг хятадаар ингээд хоёр хэлээр бичсэн байна. За. Сайн байна уу? Хятад төвдийг хэр зовоож байх шиг байна да. Тодорхой мэдээлэл өгөөч. Одоо ингээд та нар хардаа энэ төвдүүд амар тийм нэг зовж байгаа байдал харагдаж байна уу? Энэгээр одоо бүгд л ингээд бүгд л төвдүүд шүү дээ. За энэ хар. За та нар энийг хар. 你好，您是藏族吗？您是藏族吗？我是蒙古族。서부리. За та нар хардаа энэ төвдүүд. За төвдүүд бол одоо өөрсдөө яг ингээд бүр ийм том бизнес хийдэг, ийм том дэлгүүртэй хардаа энэ зовж байгаа байдал харагдаж байна уу? За тайлбар нь хятад байна уу? Тэр эмийн тэр тайлбар энэ тэр одоо орс морс тэр бүх юм нь бол одоо хятад болоод төвд хоёроор байгаа. За. Зандан модны эрх байна уу? Үн хэдэнш. За тэгээ би асуугаад тах юм. Зандан мод энэ монголчуудад дэмий зүрхгүй юм шүү энэ. Шууд хоньны хавиргыг усж штэ. 哎，您好，有那个佛珠吗？那个参，那个叫参木。 산당. 산당没有，산당是么那个？산당 얼마 래？ 비오래. 무디 청아요. 부티? 아. 자, 산당. 산당 ирэх. Энэ одоо төвдөр одоо зандны юу гэдэг юм бол доо?
За энэгээр ингээд олон төрлийн мах идэж байна. За бид нар одоо эндээс нэг жоохон юм таавж байгаамаа. Гэрэл дах нэвтрүүлэг үзэж байна. За. Энд нэг том аймаач. Юу авчваа мэдгүй. Хай зандаа ирэхийг юу гэж хэлдэг ятаар. Гүй ирэхийн рүү гэдэг юм мэдээ л дээ. Занд. Чамму. Чунэг Чаму ба, 应该是菩提吧？不是檀木啊，但这我也不知道。就是特别有味儿的那种木头。啊，那个叫什么？就是檀香的那个是吧？对对对对，那檀，对对对，檀香猪吧，因为现在这两边他们做的都是的。哎，这个钱我怎么转给你啊？没有塑料袋吗？你给我微信注意就可以。啊行，你加的他的微信是吗？真的没有，我微信加了。啊，那我我一会儿把地址给他，一会儿你推荐给我吧。我直接可以转账。 자, 단샹주. 나 쏘고 트레너도 야, 그 들. 哎，您好，这是什么银子呀？藏银吗？哎，都只要是藏银，它都掉色。你们有没有那个檀香珠啊？檀香。 对对，应该就是这个多少钱啊？这真的吗？啊，紫檀。是在直播吗？对。天哪！怎么了？这个不是国内的。我知道。嗯。 我就要买。对啊，在这边，在马那有活动去，要不要买点儿就弄？울수도 가 먹노。我的，给。你给我你记得地址寄过来，我地址发过来。地址给你发过去。这样的话给那单子给你发过去给他。嗯。 啊，我一会儿加你的微信，然后我把然后我把钱转给你。啊？50块钱加了15，就加上他50。제른타우是啥呀？ 자른타우 시대 택시몬 회로떡잔데. 너快递네 알아? 아, 是啊。 哦，我看见了。啊？谢谢。这个是八藏街吗？不是吧？八藏街好像有很多的。什么？这边不是八藏街。八廓街呀。八廓街呀？不是，不是八廓街一进去就是特别脏。 才拿到蛋蛋。哎，
我得找个地儿把这些东西给存着。有地方存呢。Энэ шахаа одоо ямар учиртай юм бол доо. Пүүз. Яг гоо шууд тэрлэгөө явах уу? Тасааныхаа зураг мөр авъя да. Комментийн ч уншиж чадахгүй. Амарсан одоо. Ингэж явж байгаа байр хэрэг юу шишээ. Гоё штт. Өнөө цагийг бараад. Та нарын цагийг бол өстө үржин шүү сандаг. Намайг лайв хийсэн өдрөөс хойш л ихш намайг гэж яах юм бэ одоо лайв хийгээд хүний цаг бараад гээд. Зүгээр бутааныхаа өмнө очиод нэг тайлбараа ичхүүд бодоо штэ. Тэр их ч монголчууд бидрээс сайн мэдчих. Last бид тэр одон ТV-д ажилладаг биш ээ. Бид хоёр Хятадын төв радио телевизэд ажилладаг. Одон ТV-гээс бас ингээд Facebook-ээр шууд нэвтрүүлэг лайв хийгээд явах бараг боломжгүй байх оо. Ховор зарлаа юу. Ёо бау. Ёо ёо чи. Линжүү. Сэбэнд гой би. Бидэнд гой бэлэг аваарай. Харин би зан хайгаал явж гин, том зан хайгаал явж гин. Сандга англиар ярьдгүү гэ. Англиар ярихгүй. Олон хэлтэй болохоор хооронд нь хутгаад байдаг. Яршиг гэж бодоод.返回不了。 但他一天没说自动返回了。啊，对。 24小时之后它可以自动返回。За бидэнд гоё бэлэг аваарай. За өнөө Ласотын гудамжаар дэлгүүр энтрээр явбал лайв дараагээд өссөн хүмүүс одоо гарч ирж хараарай та нар. Гудамжаар явж байна.我们从这儿出去吗？他们俩还在这儿溜达呢。出口是从这儿出的。对。Ласатын гудамжаар дандаа таньдаг хүмүүс. Манайх өнөө ажлаа дуусгацсан. Одоо тэгээд Ласатоор хотын гудамжаар нэг бутарцсан. За хүмүүс жоохон байжгаад бид яг тэр төв донцлогт тэр захаар явна. Тэгэхээр дахиад лайв дээ. Одоо энэ гартаа ингээ баах юм барьцсан. Амар хэцүү байна. Коммент энтрийн ч уншиж чадахгүй. Хай сандгаа. Сая би энэ хүнээс нэг зөндөө одоо юм авсан шүү дээ. Одоо хүртэл мөнгө аваа. Тэрээс төвдөөдөөс нэг 50 амгалан. Яста 50. Мөнгө нөгсөн байж байгаа чинь тэг мөнгө авахгүй. Бас тийм хямдхан юмуд биш ээ. Эрдний дараа гэдэг чинь хамгийн сайн. Суудал. Одоо талбайраа яаж орох вэ? Ямар талбай? Тийшээ гарчхаад
А энэгээр орно. Энэ хоёр хаана явах гэж байгаа юм? Ийшээ. За сайн байна уу төвз? Чи өчигдөр орой бас энэгээр явж юу? Бас олон шүү. Би одоо яг өчигдөр өнөө шөнийн үзмжийг харуулах гээд яг энэ замын доогуур гарсан шүү дээ. Нүхэн дотор ороод. За энэ одоо Гуталаг өдрөөр харахад бол ийм л байдаг да. За төвдүүдийн тухай одоо ойлголт байдгүй хүмүүс одоо бас ингээд яг газар дээрээс нь хараарай. Сайн байна уу төвд ласгат. Төвд юм уу хятад юм уу? Төвд юм уу хятад юм уу гэдэг чи юу гэсэн үг вэ? Төвд болоо хятад хоёр чинь нэг л юм штэ. Төвд гэдэг чинь хятадын газар нутаг байхгүй юу доо. Төвдөг та нар арай энэтхэг энтер өөр улстай андуураад байгаа юм биш байгаа да. Тэгж бити андуураарай. Муухай шүү дээ. Хэрвээ одоо яг энэ талын мэдээлэл байхгүй байна гэдэг бол бас их хэцүү дээ. Төвдийг одоо тусаараа нэг улс гүрэн гэж бодож ивэл одоо бас биш дээ. Эндээс нэг лонх ой тэд нар яасан юм. Эндээс нэг лонх кончуши аваад гарыг. Амар хэрэгтэй. Хамгийн хямдхны наа. Муу хожаагаар ханз манзар. Тэр Тэр уулын ордонд далай багш амьдарч байсан ууг нь. А сая бид нар бас тэргээр явсан. Тэгэхэд бол одоо 5 дугаар дүрээс 12 дугаар дүрийн Далай лам 13 дугаар дүрийн Далай лам
одоо яг тэр Бутаалаа ордонд амьдарч байсан. Гэхдээ одоо энэ дунд бол одоо 6 ай ийшээ. Энэ бүчүнэ 광장吗? 啊 你 За тэгээд 5 дугаар үеийн Далай ламаас 13 дугаар үеийн Далай лам одоо яг энэ Бутаалаа ордонд амьдардаг байсан гинэ. За тэгээд энэ дотроо бол одоо 6 дугаар дүрийн Далай ламын одоо тэр шарил нь бол олдоогүй гэж одоо ярьж байна. За тэгэхээр одоо яг боттой энэ шарил нь бол одоо сүүлийн үед одоо Өвөр Монголын Алшаа аймагт байна гэсэн сурагтай гэсэн. Гэхдээ бол одоо яг тийм нотлолт бол байхгүй гэж ярьж байна. Шо, шумэнжэн шума. Хаана явж байгаа юм бэ? Зандамод. Харин тэрийг ойлгочлаа таншаан гэд. Энд ч ер нь надаас мундаг хятад хэлтэй хүмүүс зөндөө байгаа юм шүү аа. За сайн байна уу? Ханга базар. Бид нар одоо Бутаалагийн өнөө өчигдөр шөнийн хятад олцсон юм байна дөө. Ер нь Далай лам гэдэг одоо бас энтхэн тэр хүмүүс тайлбарж байгаа хүмүүс хэлж байна. Далай гэдэг бол одоо ер нь Далай лам бол одоо Монгол гэсэн одоо тиймэрхүү байдалтай сайн нэг танилцуулаад байсан да. Энд дэр зураг авал гоё гарах байх та. Чи ясаар жоохон дэвшлүүлэх юм бэ? Камера одоо нэг видео гаргахгүй одоо Сайн байцгаана уу? За сандаг бид хоёр өнөөдөр Бутаалаа ордонтой танилцлаа. За Бутаалаа ордон гэж гадна талаас нь харахад бол 13 давхар, дотор нь бол 9 давхар байгаа. Тэгээд энэ цагаан ордон болоод улаан ордон гэж хоёр хуваад юм байна. За цагаан ордонд нь бол засаг захиргаан засгийн одоо ийм үйл хэрэг явуулдаг. Улаан ордонд нь бол одоо шашин суртахууны ийм арга хэмжээ болд юм байна. Миний дуу сонсогч байна уу? За тэгээд энд одоо сандаг яг зураг авахулж байна. Сая бид хоёр энэ Бутаалаа ордонтой танилцаа гарч ирээд тэгээ ерөөхдөө энэ Бутаалаа гэдэг үг нь бол Монгол өгч биш, хятад өгч биш, харин санскрит үг гинэ. Бутаалаа гэдэг уулны нэртэй. Уулны нэр юм байна. Яг санскрит үгэн дээр бол. Тэгээд яг анх одоо энэ Бутаалаа ордны байж байгаа энэ уулан дээр бол Тан гүрний, хятадын Тан гүрний Соронзон гомб хаан Вэнчэн гүнжийг одоо төвдөд авчрахтаа хааны ордноо бол яг энэ дээр байгуулсан. За тэр бол одоо манай тооллын өмнөх 600 гаруй жилийн өмнө байгаа. Манай эртний 600 гаруй жилийн үед тэгээд бүр сүүлээр нь одоо яг энэ байран дээр яг одоогийн энэ загвараар нь бол Чин гүрний үед 5 дугаар дүрийн Далай лам яг одоо энэ Бутаалаа ордны яг одоогийн байдлаар ингэж шинчлэн засварсан. За тэгээд ер нь дотор нь ороход бол маш их гайхалтай. Би одоо дотор нь хэдэн бурхан дахиж гинөө гэсэн чинь ер нь бол хөтөж маань ч гэсэн бараг тоог нь мэдхгүй. Яг энэ талаар нийт одоо хэдэн бурхан гэсэн тийм бүртгэл бол байхгүй.
Гэхдээ одоо сая сандаг бас танилцууллаа. Ер нь бол 5 дугаар дүрийн Далай ламаас 13 дугаар дүрийн Далай лам хүртэлх үе үеийн Далай ламын зандан шуулсан шарилыг бол дахиж байгаа. Тэгээд үүний дотор бол 6 дугаар дүрийн Далай ламын шарил бол байхгүй. Ягаад гэвэл яг одоо шарлинууд олдохгүй байгаа. Хөхнөрд байна гэж ярьж байна. Алшаад бас байна гэж ярьж байна. Гэхдээ яг одоо энэ яг үнэн мөнөөрөө тэр яг шарлан мөн үгүй юу гэдгээс тодорхойлох аргагүй байна гэж ярьж байсан танилцуулж. За тэгээд Далай ламын шарлыг харахад үнэхээр их одоо тэр цэгээр алтны одоо уурхай гэж одоо яг юу ч хэлэх юм амар энгийн тийм хэлгээр хэлвэл нэрэн устай нэг тэр цэгээр нь уурхайгаар авчраад дархалцсан юм шиг. Ягаад гэвэл 5 дугаар дүрийн Далай лам дээр бол хамгийн их шар алтны хэмжээ нь бол хамгийн их зарцуулсан гэж байгаа. За 3 тонн гэж боддоо 3 тонн гаруй шар алтаар 5 дугаар дүрийн Далай ламын зандан шуулсан шарилыг бүрж дархалсан байгаа. За тэгээд түүнээс хашаа одоо 6 дугаар дүрүүд байхгүй. За тэгээд 7, 10, 12 гээд бол танилцуулсан. Гэхдээ өөр одоо Далай лам болгоныхын шарлийнх нь одоо юу найдалгүй гэдэг юм. Бас өөр. Зарим нь бол алтных нь одоо шижир алтных нь хэмжээгээр хамгийн их. Зарим нь болохоор энэ гар урлалынх нь одоо тэр хийц найрлах одоо тэр юу гэж хэлэх юм. Үгүй бас ингээ сайхан зөв зохион байгуулж чадахгүй ш. Гар урлалынхаа одоо тэр юугаар бол хамгийн өндөр. Зарим нь бол одоо шүр сувд одоо хаш шүр сувд эрдний чулуу хэрэгэлсэн хэмжээ нь хамгийн их. Одоо хамгийн их хэмжээ нь бол хэд ихчгүй. 15 шивэн 150 мянган ширхэг чулуу эрдний чулуу бас хэрэгэлсэн байгаа. Тэр бол одоо аль дүрийн Далай лам гэсэн мөлий. Ямар ч байсан энэ талаарууд би мэдээллүүд бичин. Тэгээд аль болохоор орой тийшээгээ бас та бүхэндээ хүргье. Манай андцдүүдээс бас мэдээллийг хараарай. Та нарт бас хэрэгтэй гэж бол хэрэгтэй байх болов гэж үднэс мэдээллийг бас бичгээр хүргье. Энийг хараа. Энэ ямар өвс вэ? Усныхаа ногоог цэвэрлж байна. Тийм байна шүү дээ. Замбаг гэж хэлэх үү? Энэ одоо гүүрээ. За яста гоё медалгасан чи. Ямар вэ? Гоё шүү дээ. Буталагийн хажуудлын Мачи гэдэг. Буталагийн нуурны замгаар өөрийгөө гоё медалгасан байгаа шүү дээ. Буталагийн замбаг биш юм. Тэгээд фэрэгэрфин. За эндээс харахад бол бас гоё ингээд цэцэрлэг дамжаа цаана буталаа харагдах учраас бас их гоё байна. Тэгээд жоохон байжгаад бас ойртож очиж харуулъя. Өчигдөр орой сандаг бас шөнийн үзмжээ харуулсан байгаа. Одоо бол ингээ өнөөдөр бол ястай гоё тунгалаг нар их халж гин. Өдөр тийшээгээ их халуу өглөө оройд бас өрөв. Эрдний чулуу бол ястай ойргоороо энд бол одоо нэг ч ястай хулах хиймэл гэсэн юм бол байхгүй. За тэгээд 5 дугаар дүрийн Далай лам дээр болохоор нэг зааны тархин дотор бүрэлдсэн нэг эрдний чулууг яг зааны дотор гинэ. Зааны тархин дотор. Тархин дотор. Гүсвэ. Нугсан дотор хаа. Нугсан. Зааны нугсан дотор бүрэлдсэн юу чулуу юм уу? Юу жинжүү штэ. Сувдыг нэлээд том байсан да тийм. Бид нар бас жоохон тэр шарал нь их том. Шарал нь болохоор 12 м өндөр. Тэгээд бид нар доороос ингээ харахад хүртэл нөгөө сувд нь их нэлээд том харагдчихсан юм чинь. Тэр бол өөр газар хаанч байхгүй гэж ярьж байсан. Хамгийн эрдний чулуу нь бол тэр байгаа гэж. Хэдэн зууны тэртээ цогт тэжлэсийг байсныг санаж баймаар юм. За та бүхэн бас одоо ер нь Буталагийн түүхийг сайн мэдэх байх. Тэгээд ер нь Буталаа бол бас одоо Монголын Гүүш хааны түүхтэй бас их холбоотой. Тэгээд Алтан хаан, тийм ээ Далай лам гэдэг нэр нь хүртэл Монгол нэр. Энийг бол одоо ердөө одоо та нар бүгд сайн мэдчихэгээ түүхийн.
Бутаа.